Америк нэгдсэн улс Украин улсын ерөнхийлөгч нар уулзаж Украины дайныг эцэслэх талаар хэлэлцлээ. Бүгд найрамд хардчилсан Солонгос ард улс далавчид буужин хөргсөн талаар Солонгос улсаас мэдээллээ. Албан улс төрд залуусын оролцоо нэмэгдэж эхэллээ. Тайваны зүүн хойгт 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид та бүхэн дэлхийд дахин дүүрэнсэн онцлог үйл явдлуудыг таймлан хүргэх болно. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай Флорида дахь Мар-а-Лаго харшид уулзсан байна. Тэрээр дайныг дуусгах зорилготой шинжилсэн 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Америк нэгдсэн улсын талд танилцуулж дэмжлэг авахыг зоржээ. 3 цаг гаруй үргэлжилсэн уулзалтын дараа хоёр тал томоохон ахиц гарсан эсэх талаар хараахан албан ёсны мэдээлэл зарлаагүй байгаач энхийн үйл явц урагшилж байгааг хэлж ойрын хугацаанд дайн дуусна гэдэгт итгэлтэй байгаа гэдгээ илэрхийлжээ. Энэхүү уулзалтын өмнө ерөнхийлөгч Дональд Трамп Орос албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан бөгөөд ойрын хугацаанд дахин утсаар ярихаар төлөвлөсөн байгаа тухайга мэдэгдсэн. Америк нэгдсэн улс Украин, Европын төлөөлөгчид эх 7 хоногудад үргэлжлүүлэн хэлэлцээ хийх юм а. Гэхдээ энхийн альва тохиролцоонд Владимир Путин заавал гарын үсэг зурх ёстой буюу хүлээн зөвшөөрсөн байх ёстой болохыг Дональд Трамп онцоллоо. Украины дайныг дуусгах хэлэлцээний хамгийн төвөгтэй асуудал нь Донбассын бүс нутагт болсон Запорожийн атомын цахилгаан станцын эзэмшлийн асуудал байсаар байна. Трамп ч мөн эдгээр сэдвийг хамгийн том саад хэмээн тодорхойллоо. Владимир Зеленскийгийн хувьд энхийн төлөвлөгөөний 90% санал нийлж байгаа бөгөөд харин санал нэгдэж чадахгүй байгаа тунцэн асуудлууд үлдсэн гэдгээ илэрхийлсэн. Үүнд газар нутаг чухал дэд бүтцийн эзэмшлийн асуудал байх гэж шинжээчид таамаглаж байна. Америк нэгдсэн улсын талаас Украин улс газар нутгийн хувьд буулт хийх нь Орос албаны улсаас ирж болзошгүй цаашдын дайралтаас зайлсхийх боломж гэж үзэж байгаа юм а. Харин Зеленский ямар ч энхийн тохиролцоог ард нийтийн санал асуулгагүйгээр батлах шаардлагатай. Үүний тулд эхлээд гал зогсоох хэрэгтэй гэсэн шаардлагыг тавиад байгаа юм а. Харин Орос албаны улсын эрх баригчид түр гал зогсоох саналыг арга цаасан хэрэг гэж үзэн эцсийн байдлаар энхийн төлөвлөгөө бэлэн болсон тохиолдолд бүр мөсөн гал зогсооно гэсэн байр суурьтай хэвээр байна. Өнгөрсөн 7 хоногт бүгд найрамд хардчилсан Солонгос ард улс үйлдвэрлэж байгаа далавчид пуужингийнхаа явцыг харуулсан зургийг нийтэлж байсан. Харин өнгөрсөн нэм гарагт хойд Солонгосын удирдагч Ким Жон У алсын тусгалтай стратегийн далавчид пуужин харуулах ажиллагааг бичлэн удирдаж улсынхаа цөмийн зэвсгийн чадвах хэвийн сөрөг цохилт өгөхөд өндөржүүлсэн бэлэн байдалтай байгааг баталгаажууллаа гэх мэдэгдэлд хойд Солонгосын төрийн хэвлэлээр цацагджээ. Уг пуужин Солонгосын хойгийн баруун тэнгис дээгүүр нисч байгаа амжилттай онсон гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан Ким Жон У олон төрлийн аюул занал хийлэлтэд нүүртүүлж байгаа энэ цаг үед бүгд найрамд хардчилсан Солонгос ард улс цөмийн саатуулах хүчнийхээ найдвартай ажиллагаа шуурхай хариу үйлдэлийг тогтмол шалгаж явах нь зүүн хэрэг гэх тайлбарыг өгчээ. Мөн хойд Солонгос цөмийн байлдааны хүчээ хөгжүүлэхэд байгаа бүх хүчин чармаалт нөөцөөр ажиллана гэдгийг илэрхийлсэн байна. Энэхүү пуужингийн туршилтын тухай бүгд найрамдах Солонгос улсын зэвсэг түвшний нэгдсэн штабаас мөн ажиглалт хийсэн талаараа мэдээлсэн юм а. Ингэхдээ өмнөд Солонгосын батлан хамгаалах яам Нямгаргийн өглөө Пёньян хотын ойролцоох Сунам бүсээс хэд хэдэн далайн пуужин хөөрснийг илрүүлсэн бөгөөд энэ нь Солонгосын хойгийн инх тайван доктортой байдалд занал хийсэн алхмууд гэж шүүмжилсэн байна. Өнгөрсөн 7 хоногт хойд Солонгос цөмийн хөдөлгөөрт шумбагч онгоц бүтээж байгаа талаар мэдээлж байсан. Тодорхойлох юм бол хойд Солонгосын төрийн хэвлэлүүдээр Ким Жон У охиныхоо хамт төслийн явцтай танилцаж алсын тусгалтай газрын агаарын пуужингийн туршилтыг биечлэн хийсэн тухай зураг нийтлэлүүд цацагдаж байсан юм а. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өнгөрсөн нэм гарагийн туршилт нь энгийн болон цөмийн цэник тээвэрлэх чадвартай шинжилсэн далавчид пуужин шалгах зорилготой гэж хэлж байна. Мөн тоохгүй буюу 2026 оны эхээр хойд Солонгосын эрх баригч намын 9-р их хурал болох гэж байгаа.
За энэхүү хурлын өмнө Ким Жон Un аюулгүй байдал, эдийн засгийн төлөвлөгөөгөө эцэслэх, гүйцэтгэлийг нь хянахаар ийхүү ажиллаж байгаа нь ингэж судлаачид үзэж байна. Бал булсад энэ оны 9-р сард залуучууд тодорхойлбол зэтүүийнхэн засгийн газрын эсрэг жагсаал хийсэн, эсэргүүцлээ илэрхийлж бухимдсан залуус бал булсын Синха дурбаар төрийн ордныг шатааж засгийн газрыг унгаж байсан юм а. Жагсаалын улмаас 77 хүн нас барж нийгэм улс төрийн хувьд томоохон эргэлтийн цэг болж байсан. Одоогийн байдлаар Балбын хуучин ерөнхий шүүгч Сушила Каркигийн удирдлагаар байгуулагдсан төр засгийн газар бал булсыг удирдах байна. Харин эх оны 3 дугаар сарын 5-нд парламентын сонгуул болохоор зарлагдсан байгаатай холбогдуулан нэр нөлөө бүхий хүмүүс эвсэл байгуулсан тухайга зарлаж эхлээд байна. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт телевизийн хөтлөгч Раби Ламижхане болон Катманду хотын захирагч Балиандра Шах нар хамтран эвсэл байгуулсан талаараа мэдээлжээ. Балиандра Шахын хувьд ерөнхий сайдын суудалд өрсөлдөж Раби Ламижхане нь үндэсний чөлөөт намын дараагаар сонгогдсон үлдэхээр төлөвлөж байгаа юм байна. За нэр дэвшигчдийн зүгээс залуусыг сонгуульд идэвхтэй оролцож улс төрийн ихтгэл үнэмшлээ алдахгүй байхыг уриалж байна. Иргэн сануулхад залуусын уг жагсаал анх Балбын засгийн газраас төр хугацаагаар нийгмийн сүлжээний платформуудыг хоригдсан үйл явдлаас үүдэлтэй нөхцөл байдал цааш даамжирч улс төрийн эрх мэдэлтнүүдийн доторх авилга, анги давхаргын ялгаа, эдийн засгийн хямрал зэрэг олон асуудал сөхөгдөж томоохон үеийн самуу гарч байсан юм. За үүний улмаас дараагийн болох сонгуульд залуусыг оролцохгүй байх вэ гэсэн санаа зовнил байгаа нь үнэн юм а. Харин Ламижхан Балиандра Шах нарын тухайд гэвэл залуусын дэмжлэгийг авч чадах төлөвтэй байна. Тэд бал булсын залууст итгэл найдвар өгч улсынхаа уламжлалт улс төрийн тогтолцоог өөрчлөлт хэмээн амлаж байгаа юм а. Олон нийтийн телевизийн хөтлөгч Ламижхане нь 2022 онд үндэсний чөлөөт намыг байгуулсан. Тэрээр өмнө нь ерөнхий сайдын орлогч болон дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Харин 35 настай Шах нь өмнө нь рэпер байжээ. Катманду хотын захирагчаар сүүлд сонгогдсон. Тэрээр бал залуусын дунд улс төрийн өөрчлөлтийн бэлэгдэл болж байгаа талаар залуус хэлж байна. Тэрээр одоогийн төр засгийн газрыг байгуулахад ч тусалж байсан нэг юм. Харж байгаачлан ийхүү бал булс дараагийн сонгуульдаа аль хэдийн бэлдэж эхэлжээ. Харин одоогийн төр засгийн газрын дарга Карки сонгуульд иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарч эрх чөлөөтэй оролцуулна гэдгээ амлаад байгаа юм. Тэрээр мөн сонгуулийг бүх нийтийн хариуцлага учраас идэвхтэй оролцохыг уриалж байна. Өнгөрөгч бямба гаригийн орой Тайваны зүүн хойд хэсгийн эрг орчим 7.1 тэг магнитудын газар хөдлөлт болсон талаар Тайваны төв цагуурын албанаас мэдээллээ. Газар хөдлөлтийн төв Илан хотоос 32 км-ийн зайд 73 км-ийн гүнд болсон байна. За энэ хотоос 80 гаруй км-ийн зайтай Тайпей хот хүртэл чичирхийлэл мэдрэгдэжээ. Байшин барилгууд чичирхийлж, тааз, нуран унж, дэлгүүрийн тавиурууд давхарлан унсан зэрэг олон жижиг хэмжээний хохирол учирсан талаар хотын удирдлагууд мэдээлээд байна. Харин одоогийн байдлаар гамшигаас урдчлан сэргийлэх үүднээс хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг төр хугацаагаар хязгаарлажээ. Газар хөдлөлтөөс цунами үүсэх эрсдэл үүсээгүй, мөн хүний амь эрсдэж томоохон хохирол гараагүй байна. Гэсэн хэдий ч орсон суугчдад сэрэмжтэй байж, гэр бүл найз нөхөддөө хаана яваа талаараа мэдээлэлтэй байж, болзошгүй газар хөдлөлтийн эрсдэлд дордороо бэлэн байхыг Тайваны удирдагч Ла Чинтэй уриаллаа. Тайван нь газар хөдлөлийн идэвхтэй бүсэд багтдаг. Өмнө нь 2024 оны 4-р сард мөн 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт гарч 18 хүн амь алдаж байсан юм а. Мөн 1999 онд 7.3 магнитудын газар хөдлөлтөд 2000 гаруй хүн нас барж байсан. Түүхтэй за энэ удаагийн газар хөдлөлтийн тухайд газар хөдлөлт гарсан бүс нутагт дэлхийн хамгийн том дэвшилтэд чип үйлдвэрлэгч TSMC байрладаг гэдгийг анхаарах нь хэрэгтэй юм. Гамшиг улмаас үйлдвэрийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ. Компани зүгээс системүүд хэвийн ажиллаж байгааг баталгаажуулж, ажилтнуудын аюулгүй байдалд анхаарч байгаагаа мэдээлжээ. Тайваны микроэлектроникийн үйлдвэрлэл нь дэлхийн технологийн салбарт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Цаатал гарах нь ухаалаг утас, автомашин болон бусад бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж эрсдэл үүсгэх боломжтой юм а. 2022 оны сонгуулийн дараа Бразил улсын экс-ерөнхийлөгч Jair Bolsonaro эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд санаатаагаар төрийн эргэлт хийх гэж заавцсан хэрэг гарч байсан. За уг хэрэгт Bolsonaroтой нэр холбогдсон 10 этгээдийг Бразилийн дээд шүүхээс гэрийн хорионд шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Александр де Мораес шүүгчийн үзэж байгаагаар оргон зугтах гэж оролцсон Сильвини Васкесийг шүүх хурал болтол 20-нд байлгах шаардлагатай гэсэн байна. Тодорхойлбол Васкесийн хувьд хуурамч паспортоор Эл Салвадор руу дөрвөх гэж байхдаа баримтлагдаж байжээ. Хэрэгт нэр холбогдсон бусад этгээдүүд давж заалтах хугацаанд харьцангуй сул чөлөөтэй байсан буюу зөвхөн шөнийн хууль хорионд эсвэл шагаан хяналтын төхөөрөмжтэй байсан байна. Хэрэг дээр ажиллаж байгаа шүүгч Мораес уг 10 этгээдийг төрийн эргэлт зохион байгуулахад оролцсон Болсонарог хит магтсан буруу ташаа мэдээллийг олон нийтэд тараасан хуулийн цаорхойг буруугаар ашигласан зэрэг хэрэгүүдэд буруутай гэж үзээд байгаа юм. Хэрэгтнүүдийн дунд Болсонарогийн хуучин хуулийн зөвлөх болох Филиппе Мартинс багтжээ. Тэднийг нийгмийн сүлжээнд оролцох, мөрдөн байцаагдаж буй бусад хүмүүстэй холбогдох болон зочид хүлээн авах хоргийг дээд шүүхээс гаргаад байгаа. Үүнээс гадна тэд өөрсдийн паспортоо болон галт зэвсэг эзэмших зөвшөөрлийн эрхээ хураалгаад байгаа юм а. Хэрэгт холбоотой бусад албан тушаалтнуудын дунд Америкийн нэгдсэн улс руу дөрвсөн тагнуулын албаны даргаасан Александр Рамажем орж байна. Хэргийг товчхондоо иргэн сануулхад Болсонаро 2022 оны сонгуульд Луиз Инасио Лула да Силва ялагдсны дараа өөрийн эрх мэдлээ хадгалахын тулд төрийн эргэлт хийхээр завдсан. Үүнд тэрээр 27 жил хоригдохыг авсан. Мөн тэрээр одоо ч өөрийгөө гин буруутай гэж үзэхгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн байдал нь таагүй байгаа талаараа мэдээлжээ. Бүгд найрамдагтад ард улсын эдийн засгийн 2025-аас 2026 оны жилийн хурал Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Уг хурлыг олон улсын эдийн засгийн солилцооны хятадын төв зохион байгуулсан бөгөөд улс орны эдийн засгийн бодлого, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар төр хувийн хвшлийн удирдлагууд эдийн засагчид өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хятад улс 5% эдийн засгийн өсөлтийг зорж байгаа юм а. Чуулганд оролцсон албаны хүмүүс энэ жилийг хятадын шинжилэл, орчин үеийн хөгжлийг урагшлуулах үйл явцад онцгой ач холбогдолтой олон талын сорилттой жил байсныг онцоллоо. Тэд хятад улс эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн зорилтуудаа биелүүлэх замдаа явж байгаа ба 14 дахь 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө удахгүй бэлэн болох гэж байгааг дурдсан юм. Мөн олон улсын валютын сан Goldman Sachs зэрэг олон улсын байгууллагууд хятадын эдийн засгийн өсөлтийн энэ болон эх жилийн таамаглалаа саяхан дэвшүүлсэнийг хэлж байв. Энэ онд хятадын эдийн засгийн нийт хэмжээ ойролцоогоор 140 их найд юанд хүрэх төлөвтэй байгаа нь ойролцоогоор 19.8 их найд $тай тэнцэх үзүүлэлт юм а. Сүүлийн нэг жилийн хугацаанд хятадын эдийн засаг олон талын дарамтаас үл хамааран урагшилж, илүү чанартай, инновац төсвөртэй идэвхтэй байж чадсан. Эдийн засгийн гол үзүүлэлтүүд хүлээлтээс тавсан үр дүнтэй гарсан. Олон улсын олон байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийг ойролцоогоор 5% байна гэж таамаглаж байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөтлөгч хүчин хэвээр байна. Албаны хүмүүс эх ондоч хятад улс нээлттэй бодлогоо тууштай үргэлжлүүлж, салбар бүрт харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэж мэдгдлээ. Ингэхдээ экспортын өсөлтийг дэмжихийн зэрэгцээ импортоо тэлж гадаад худалдааны тогтвортой өсөлтийг хангах зорилт тавьж байна. Нээлттэй бодлого бол хятадын орчин үеийн хөгжлийн гол шинжим. Хятад улсын институтийн түвшний нээлттэй бодлогыг шат дараатайгаар өргөжүүлж, үйлчилгээний салбараа зохион байгуулалтаагаар улам нээж, чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийн байршил, хамрах хүрээг оновчтой болгоно. 2025 онд хятадын гадаад худалдааны төсвөртэй байж, таагүй нөхцөлч өсөлтөд хадгалж чадсан. Цаашид хятад улсын үйлчилгээний экспортын өсөлтийг дэмжих, дижитал худалдааны болон ногоон худалдааг идэвхтэй хөгжүүлэх, экспортоо дэлхийн зэрэгцээ импортоо нэмэгдүүлж, гадаад худалдааны тогтвортой өсөлтийг дэмжсэн бодлого баримтлана. Энэ 7 хоногт болсон төв эдийн засгийн ажлын хуралдаанаар хятадын эдийн засагт тулгарч буй урт хугацааны болон шинээр гарч ирж буй сорилтуудыг албаныхан хүлээн зөвшөөрч байна. Гэсэн ч хятадын урт хугацааны өсөлтийг дэмжих үндсэн нөхцөл суур чиг хандлага хэвээр байгааг онцоллоо. Мөн хятад улс тогтвортой, чанартай хөгжлийг зорихын зэрэгцээ дэлхийн эдийн засагт тогтвортой байдал, шинэ боломжуудыг үргэлжлүүлэн бий болгоно гэв. Дайкай Бээжингээс мэдээллээ. Тэнгэр телевизийн мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт бусад мэдээг товчхон хүргье. Таиланд болон Камбож улсын дипломатууд Хятадын Юннан мужид 2 өдрийн турш хэлэлцээ хийлээ. Энэхүү уулзалт нь Хятад улсын зуучлалаар Таиланд, Камбожийн хил дээр үүссэн төвсгт мөргөлдөөнийг зогсоох, тур гал зогсоох гэрээ байгуулах зорилготой юм а. Хэдэн 7 хоног үргэлжилсэн мөргөлдөөнөөс одоогийн байдлаар 100 гаруй хүн амь насаа алдаад байна.
Сирийн улсад шиит исламын урсгалд хамаарах алавит шашинтнууд хүн амын цөөнхийг бүрдүүлдэг. Өчигдөр Сирийн улсын Латакия хотод алавит үзэлтнүүдийн зохион байгуулсан жагсаалын үеэр 3 хүн нас барж 40 гаруй хүн гэмтжээ. Жагсагчид суннит шашинтнуудын толгойлсон одоогийн засгийн газраас алавит бүлэглэлийн баривчлагдсан гишүүдийг нэн даруй судлахыг шаардсан байна. Энэхүү жагсаал нь дээд алавит исламын зөвлөл болон одоогийн суннитын толгойлсон засгийн газрын хооронд үүсэж байгаа хурцтмал байдлыг харуулж байна. 1950-аас 60-ад оны Францын болоод олон улсын хэмжээнд өөрийн дур булаам төрх авьяас чадвараараа олонний анхаарлыг татаж явсан Францын томогч жүжигчин Брижит Бардо 91 наснда таалт өгсөж. Кино урлагийн салбараас гадна амьтны эрхийг хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн нэр дээр сан байгуулж ажиллаж байсан байна. Мөн Францад исламын шашныг олон нийтэд зөв зөвтэйгээр тайлбарлан таниулах чиглэлд чухал хувь нэмрээ оруулж өгчээ. Мөнгөний ханш сүүлийн өдрүүдэд түүхэн дээд амжилт тогтоон огцом өсөж байна. Үүнтэй холбоотойгоор Tesla компаниг гүйцэтгэх захирал Elon Musk мөнгийг өргөнөөр ашигладаг үйлдвэрлэгчдэд өртгийн дарамт нэмэгдэх эрсдэл үүсэж болзошгүйг анхаарууллаа. Энэ сард мөнгөний үн $79 хүрсэн нь нийлүүлэлт эрэлтийн тэнцвэр алдагдсан байдал геополитикийн асуудлууд болон өнөд металлын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдсэнтэй шууд холбоотой юм. Түүнчлэн энэ онд алт платин, палладины үн огцом өсөж 1979 оноос хойш хамгийн өндөр гүйцэтгэлийг үзүүлээд байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр танд хүрэлээ. Анхаарлаа татсанд баярлалаа.